За өнөөдрийн бичлэг дээр дөрвөн хэлцэл номыг танилцуулах болно. Дөрвөн хэлцэл ном. Энийн өмнөх бичлэг дээр яг хайрлах урлаг гэх номыг танилцуулсан. Хайрлах урлагийн номын зохиолчийн бичсэн ном байгаа. Хайрлах урлаг дөрвөн хэлцэл бол Мэргэн ухааны ном гэдгээр алдартай. За дөрвөн хэлцэл ном дээр бол хоёр л гол зүйлийг хэлж өгөхийг зорддог. За нэгдүгээр нь бол хүн яг өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж чаддаггүй нэг шалтгаан. Тэгэд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж чаддаггүй болохоор бус хүний анхаарлыг татгаад байдаг. Бус хүмүүс хүлээн зөвшөөрөхөд байдаг. Тэрний бүр үндэс суурь шалтгаан нь юу вэ гэдгийг дэлгэж өгдөг. За хоёр дахь нь болохоор хүн яг өөрөө өөртөө харилцахдаа за мөн бусад хүнтэй харилцахдаа баримтлах ёстой. Дөрвөн хэлцэл өөрөө өөртөө хийх ёстой. Дөрвөн хэлцлийг танилцуулж өгдөг байгаа. Тэгээд энэ хэлцээрийг та өөрөө өөртөө хийгээд дагаж мөрдөх юм бол та өөрөө өөртөө харилцахдаа ч гэсэн бусад хүмүүстэй харилцахдаа ч гэсэн эрх чөлөөтэй буюу яг өөрийнхөө байх чадах болно. Тийм учраас өөрөө өөртөө энэ дөрвөн хэлцлийг хийгээрэй гэж зааж өгдөг. За шууд гол сэдвлүүгээ оръё. Хүн өөрийгөө хүлээн зөвшөөрч өөрийгөө хайрлаж чаддгүй шалтгааныг дэлгэнэ гэдгсэн шүү дээ тий. За тэр нь юу вэ гэхээр хүн ихээс төрөхдөө юун сайн, юун буян, юун дүглийн, юун буян гэдгийг огт мэдгүй төрж байгаа шүү дээ тий. Тэгвэл яг нэг юу ч мэдгүй төрж байгаа хүүхэд анх төрөхт нь болохоор гэршүүл хүл явц гэж зүйл тохиолддог юм нэ. За гэршүүл хүл явц нь юу вэ гэхээр юу ч мэдгүй ихээс төрчихсөн байгаа хүүхдэд энэ бас сайн зүйл, энэ бол муу зүйл, энэ бол нүгэл, энэ бол буян гэдгийг хажууд нь амьдарч байгаа тэр гэр бүлийнх нь хүмүүс тэр хүүхдэд ингэж хэмжүүрүүдийг толгоор нь чихэж өгдөг гинэ. Тэгвэл одоо энэ зүйлийг бол сайн зүйл гэнэ, энэ зүйлийг бол муу зүйл гэж одоо гэр бүлийнх нь хүмүүс зааж өгч байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө хүүхэд тэрийг нь тийм юм байна, энэ бол сайн зүйл юм байна, энэ бол муу зүйл юм байна гэд хэрвээ өөрөө хүлээн зөвшөөрөх юм бол тэр нь тархин дотор нь бүр хилцэл буюу одоо хууль болоод тогтцдог гинэ. Тэг үүнийг бол бас ингээд өөрөөр далд тухамсар гэж хэлж болохоор байгаа. Далд тухамсар чинь нөгөө 0-7 наснд бий болдог. Тэгээд 0-7 наснаас хойш бол яг хүн өөрхөн тэр далд тухамсрын дагуу тэрнийхээ одоо тушаалаар нь амьдардаг аа гэж хэлдэг шүү дээ. Энэ дээр болохоор тэр далд тухамсрыг бол хилцэл гэж тайлбарлаад байгаа байхгүй. Хүн өөрөө анх ямар ч хууль дүрмгүй ихээс төрчихсөн байтал хүмүүс ингэж амьдрах ёстой, тэгэж амьдрах ёстой. Ийм зүйлийг гоё гинчи одоо ийм одоо гоё одоо арьсан дээр чи ямар ч батг байхгүй бол жишээ бол хөөхөн арьсан дээр чи батг байх юм бол царай матаж гэдэг юм тий. Яг тэр ингээд янз бүрийн тэр ингээд хэмжүүрүүдийг чихээд өгсөн тэр нэгээд бүр хүнийхэн далд тухамсар болоод тогтцсон гэдэг жааш тий. За гэхдээ маш харамсалтай зүйл нь хэм бол далд тухамсар бол 0-7 наснд тогтдог. Тэгэнгүүт 0-7 наснд бид нэр яаж амьдрах ёстой вэ гэсэн тэр хууль дүрмүүдээ ингэж авч байгаа шүү дээ. Хилцэл болоод хүн ийм зүйлийг гоё гэж хэлнэ гинхүүд тийм юм байна гэ хүлээн зөвшөөрөө тэр нь өөрх нь ингээд бүр насан туршийн хууль нь олчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ ном дээр хэлж өгч байгаа нь хамгийн харамсалтай нь тийм бол бид нэр жоохон бахта тэр хилцэл тэр одоо ийм байх хэвээр тийм байх хэвээр гэд хэлэнгүүт нь энэ надад ашигтай юу ашиггүй юу эсвэл энэ үнэхээр зөв юм уу буруу юм уу гэдгийг үнэлж дүгнэх тийм одоо сэтгэхгүй биднэрт байгаагүй 0-7 наснд тийм болохоор бид нэр ямар ч хэлэлцээр хийх ямар ч одоо тэрнийхэн өмнө сөрөх ирэхгүйгээр бүгднийг хүлээн зөвшөөрчихсөн учраас бидний одоо байгаа амьдрал ч юм уу одоо байгаа таны зан чанар бол тэр дээр үед жоохон байхад чинь би болсон хилцлийн дагуу та одоо амьдраад байгаа. Гэхдээ тэр нь бол нэг таны өөрөө сонголтоороо энэ нөлцөл надад ашигтай учраас ч юм уу нэрээ бодоод үзсэн чинь энэ зүйл зөв юм байна гэж бодоод хүлээн зөвшөөрсөн хилцлүүд биш шүү дээ. Тэрнээс болоод л хүн яг өөрийгөө хайрлаж өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддгүй юм гинэ. За жишээ аваад үзье л да тий. Жишээ нь одоо ингээд одоо жоохон бахт нь хүн ингээд ямар зүйлийг хөөрхөн гэдэг, ямар зүйлийг төгс гэдэг, ямар зүйлийг одоо аятаахан хүн гэдэг вэ гэсэн ямар ч хэмжүүрг байгаа шүү дээ тий. За тэгэнгүүт нь тэр үед нь аав ээж ч юм уу ах их чинь одоо гой дуулдаг байх хэрэгтэй ч юм уу гой бүжгэлдэг байх хэрэгтэй. За айл эсвэл гой арьстай байх хэрэгтэй. Том хүний урдаас юм яаж болох гэж гэдэг юм ингээд баахан олон гэхдээ хэмжүүрүүдийг чихэж өгч байгаа шүү дээ. Гэхдээ тэр баахан олон хэмжүүрүүдийг чихэж өгч байгаа хүмүүс нь зүгээр л яг тэр үеийнхээ сэтгэл хөдлөлөөр ч юм уу айл эсвэл одоо юу гэдэг өөртөө ашигтай болохоор л тий аав ээжийн жишээ нь одоо баахан чимээнд дургу байлаа гэхэд хүүхдүүдийг гой намтай дуугаа байл та томоотой байл та гэдэг ч юм уу тий яг тэр үеийнхээ эмоцоор айл эсвэл тэр хүнд өөрт нь ашигтай зүйлсүүдийг л ингээд хилээд өгчсөн байдаг. Тэрнээс нь болоод хүн өөрөө ийм хүнийг гоё гэдэм байна гэдэг нэг юм хийс үр дүр төрөх үүсгчтэй гинэ толгоон дотроо тэгээд тэр хийс үр дүр төрөхтэйгөө өөрийгөө байнга харьцуулж идэг. Тэнгүү тэр чинь яг нэг бодит зүйл биш өөрөө зөвхөн хүн амт ийм байх ёстой тийм байх ёстой гэсэн олон зүйлийг хэлээд тэрнээс нь болоод нэг бүтээчгсэн төрөх учраас мэдээж бодит зүгээр хүн болол яг тийм хийс үр дүр төрөхтэй болж чадахгүй шүү дээ тий. Тэгэнгүүт толгоон дотроо нэг тийм хийс үр дүр төрхийг бүтээгээд ийм байх ёстой гэж бодсон. Тэнгүүд яг бодит байдал нь өөрөө тийм биш байдаг учраас хүн өөрийгөө би бол нэг тийм төгс аятаахан хүн биш юм байна. Би бол хангалттай сайн биш юм байна гэж бодчихдог гинэ. Тэгэхээр өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч чадхаа болчихж штэ тий. Тэнгүүд нөгөө төгс төр төрөхтэй байх ёстой байтал би өөрөө төгс биш байгаа учраас өөрийгөө хайрлаж чадхаа болчихдог. Ингээд хүн өөрийгөө хүлээн зөвшөөрч өөрийгөө хайрлаж чадхаа болчихдог. За гэхдээ тэр толгоон дотроо бүтээсэн төгс төрхийг бол хизээч би болгож чадахгүй. Яагаад вэ гэхээр тэр олон хэлсэн хүмүүсийн хэмжүүр нь угаасаа өөр штэ тий. Тэгэхээр тэр олон өөр хэлсэн хэмжүүрүүдийг нэг хүн болгох юм бол мэдээж угаасаа яг хүн болол тийм хийсвэр төрхийг бүтээж боломжгүй штэ тий. Тэгээд үүнээсээ болоод өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлаж чадхаа болчихдог. Тэрний яг бүр үндсэн шалтгаан нь юу вэ гэхээр бидний толгоон дотор энэ янз бүрийн хилцэл буюу янз
янз бүрийн хууль дүрм үүснээс л юм болж байгаа. Ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн янз бүрийн хууль үүссэн. Тэгээд янз бүрийн ингээ хууль үүссэн учраас бидний толгойн дотор нэг шүүгч үүсчдэг. Тэгэл өөрийгөө байх шүүж идэг тий. Нөгөө хис үр дүртэйгээ харьцуулаад хууль байгаа, хэмжүүр байгаа учраас нөгөө шүүгч нь өөрийгөө тэр хэмжүүрээрээ чи ийм байх ёстой, тийм байх ёстой гэж өөрийгөө байнга шүүж идэг. Тэгээд өөрийгөө байнга шүүгээд ахаар толгойн дотор нь дахиад нэг хохирогч үүсдэг. Би угаасаа л одоо өөрийгөө тэ байнга чи төгс биш гэж ахаар гэсэн ингээд шүүгч ингээд шүүгээд ирсэн тэ тэр хийсвэр дүрхтэй харьцуулаад тэнгуү толгойн дотор нь хохирогч үүсэж байгаа. Тэгээ хохирогч нь за би угаасаа л төрөлхийн л юм штэ. Би угаасаа энэ амьдралыг сонгож төрсөн юм уу гэсэн ингээд хохирогч үүсдэг. За тэгээ толгойн дотор нөгөө янз бүрийн тийм хэмжүүрүүд буюу янз бүрийн хилцэл, янз бүрийн хууль дүрмүүд үүссэн учраас бусад хүнийг бас шүүгээд эхэлдэг. Чи ийм байх ёстой, тийм байх ёстой гэж шүүгээд эхэлдэг тэ. Тэгснээр бусад хүмүүс намайг буцаагаа шүүх юм бол бусад хүмүүс ч гэсэн намайг шүүжтэй тэ. Яг тэгвэл бусад хүмүүс ч гэсэн яг адилхан гэршүүлэх гэдэг үйл явц толгойн дотор нь янз бүрийн хэмжүүрүүд бий болчихсон. Гэхдээ янз бүрийн хэмжүүрүүд нь айл болгоны гэр бүл өөр учраас янз бүрийн нэг хэмжүүрүүд цуцсан шүү дээ. Хүн болгоны ертөнц нь өөр. Тэгэл өөр өөрсдийнхөө ертөнцөөрөө хэмжээд эхэлдэг. Гэхдээ хэмжиж байгаа нь ямар ч бодит бус нөгөө хийс үр зүйлтэйгээ харьцуулаад бусдыг шүүгээлэдэг. Тэгэл бусд хүн намайг шүүхээр нэг хохирогч үүссэн. Би угаасаа л юм штэ гэл нэг хохирогчтой толгойн дотроо тэгэхээр нэг хохирогч болон нэг шүүгчтэй болчдөг. Гэхдээ толгойн дотор маань хохирогч болон шүүгч байгаагийн шалтгаан нь болохоор хууль дүрм үүссэн учраас ямар нэгэн тийм хууль дүрм байхгүй бол шүүгч хэрэггүй штэ тий. Дээрэс нь хохирогч хэрэггүй болдог. Тэгтэл бидний толгойн дотор үүссэн байгаа энэ хууль дүрм бол ямар ч одоо тийм үндэслэлгүй худал хуурмаг одоо аав ээж гэр бүлийн маань хүмүүс бол зүгээр тэр үеийнхаа эмоц орч юм уу эсвэл өөртөө ашигтай болохоор тэгээд хэлсэн аль эсвэл тэр хүмүүс ч гэсэн өвөө эмээ ч юм уу дээр өвөг дээдсүүд нь бас өөрсдөө яаж одоо хүнийг ингэж гэршүүлж байгаагаа мэдэхгүйгээр зүгээр л өөрсдийнхөө бас санаа бодлоор ингэж хүүхдүүдэд хэлсэн. Тэр нь ингээд бидний толгойн дотор гэршүүлэл болцсон. За тэр нь зөвхөн ингээд аав ээжийн бурууч бид нар ч гэсэн одоо дүүнраа ч юм уу үр хүүхдүүдэд ч гэсэн яг эннийхэн дагав ингэж гэршүүлж толгойн дотор нь хэрэггүй худлаа юм дүрм чихдэг гэсэн үг шүү дээ тий. Тэгээд товчхондоо бол бидний толгойн дотор шал худлаа юм тэгх ёстой ингэх ёстой гэсэн хууль дүрмүүд ороод ирсэн байгаамаа. Тэр хууль дүрмээс бол та өөрийгөө тэр хууль дүрмтэй харьцуулаад өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа, өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа. За мөн бусдыг ч гэсэн байгааг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн шалтгаан бол толгойн дотор орж ирсэн тэр худлаа дүрм буюу далд ухамсар ч юм уу тий хилцэл ч юм уу юу гэж ч хэлж болно. Ямар тач тэр толгойн дотор чинь таны бусад хүний жигсэн тэр хууль дүрмүүд захирагдаад байгаа шүү. Гэхдээ тэр хууль дүрмийг нь өөрчлөх хэрэгтэй. Тэр хуулиас л та өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаамаа. Хууль байгаа учраас шүүгч байгаа учраас хохирогч байна гэсэн гэдэг нь болохоор энэ номны эхний гол санаагаа. За хоёр дахь нь болохоор тэгэхээр энэ худлаа хий хоосон энэ хууль дүрмээс бид нэг гарахын тулд өөртөөгөө одоо дөрвөн хилэлцээр буюу шинэ хуулийг өөртөө хийх ёстой юм гинэ. Урд нь бол худлаа буруу хуульд захирагдаад тэрнээсээ болоод өөрийгөө чүгээл өөрийгөө ч тамлаад өөрийгөө шийтгээд байгаа штэ тий. Тэгвэл одоо жоох ингээд өөртөө харилцахтаа ч гэсэн бусд хүмүүстэй харилцахтаа ч гэсэн эрх чөлөөтэй байхын тулд цоошин дөрвөн хилцэл буюу дөрвөн хуулийг дахиад шинэ дөрвөн хуулийг өөртөө хийх ёстой юм гинэ. Тэгэхдээ хууль гэдэг чинь та өөрөө тийм байх ёстой юм байна гэж хүлээн зөвшөөрчүүл юм бол таны дотор амьд биет болчихж байгаа штэ тий. За жишээ нь одоо улаан гэрлэр гарч болохгүй гэсэн хууль байгаа штэ тий. Тэгтэл улаан гэрлэр гарч болохгүй гэсэн хуулийг та хүлээн зөвшөөрчих юм бол тэр хууль нь таны дотор жихнэсээ амьд болчихж байгаа байхгүй. Танд ингээд улаан гэрлэр гарч болохгүй гэдгийг зааж өгсөн ч гэсэн яхаар улаан гэрлэр гарч болно штэ гэж та хүрээ итгэдэг байх юм бол улаан гэрлэр гарахтаа танд ямар ч гэмшил төрөхгүй гэсэн үг штэ тий. Харин та улаан гэрлэр гарч болохгүй гэдгийг за окей би улаан гэрлэр гарч болохгүй юм байна гэд хүлээн зөвшөөрчих юм бол тэр хууль таны дотор амьд болчихдог. Амьд болчихин гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тэрийг та мөрдөхтөө өөрийгөө шагнадаг тий. Улаан гэрлэр гарч захтаа би чинь сайн шүү хууль дүрмөө мөрддөг мундаг хүн шүү гэд тэгснэ улаан гэрлэрээ гарахаар болохоор гэмшээд идэг. Яг тэр хууль таны дотор амьд болцсон юм гэсэн үг байхгүй. Тэгээ улаан гэрлэр гарахтаа хинч таныг шүүхгүй, хинч таныг юу ч хэлэхгүйсэн өөрийгөө дотроосоо шүүгээд гимтээгээд өөрийгөө шийтгээд идэг тий. Яг үүнтэй адилхан нөгөө хүүхэд насны маань дүрмүүдийг та тиймчтэйгээ хүлээн зөвшөөрсөн бол тэр нь таны дотор амьд болцсон. Тэгээд та тэрийгэ зөрчгөөрөө өөрийгөө шийтгээд идэг. Жишээ нь одоо жоохон бах чинь таныг хүний урдаас хамаагүй бити яриа гэд хэлсэн бол та хүний урдаас ярахаараа гимшээд идэг ч юм уу тий. Та хүлээн зөвшөөрсөн учраас амьд тэр хууль дүрм таны дотор амьд болсон гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт одоо ингээд цоошин дөрвөн хилцлийг хийя гэж байгаа. Энэ дөрвөн хилцлийг та за үнэхээр ингэж амьдрах хэрэгтэй юм байна. Энэ нь зөв юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчих юм бол энэ хилцэл гэсэн таны дотор амьд болчихно гэсэн үг. За эрхчлөөнд хүрэхийн тулд яг өөрөө байж ад жаргалтай байж өөртөө зөв харилцаж бас бус хүмүүстэй зөв харилцахын тулд таны хамгийн түрүүнд өөртөө хийх хилэлцээр бол нэгтгэн үгэндээ өөгүй бай гинэ. За үгэндээ өөгүй бай гэдэг нь юу вэ гэхээр ер нь бол нөгөө амны бэлгээс аштын бэлэг амаараа юу тарин түүнийгээ хураана гэл ер нь бол зөндөө амаараа юу ярьж гин тэр бол таны амьдралыг бүтээнэ гэдгийг бол бүхий л одоо шинжлэх ухаан бүхий сүлийн ном бол батлаад байгаа шүү дээ тий. Дээр үе бидний аав ээжийн ах дүүсийн хэлдэг байсан.
Тэр амаараа юу тарин түүнийг хураана гэдэг бол үнэн гэдгийг баталчаад байгаа тий. За тэгмүүд энэ үгэндээ өөгүй бай гэдэг нь юу вэ гэхээр угаасаа таны амнаас гарч байгаа үг таны амьдралыг удирдах, таны амьдралыг бүтээж байдаг учраас үгэндээ өөгүй бай гэдэг нь өөрийгөө болон бусад хүмүүсийг босгон байгуулдаг үг хэлээ. Ерөөсөө муулсан хов живийг бити яриа, хүн муулах ч юм уу, өөрийгөө муулах ч юм уу, өөрийгөө шүүсэн үгийг амнаасаа бити гаргах гинэ. Ягаад гэвэл таны амнаас гарч байгаа үгийг хамгийн дөрөв хэн сонсдог вэ гэхээр таны чихэл сонсдог. Таны амтаа хамгийн ойрхон байгаа зүйл бол таны чих. Тэгэхээр та өөрөө бусад хүнийг муулсан ч гэсэн, бусад хүнийг доош нисэн ч гэсэн тэрийг таны чихэл хамгийн түрүүнд сонсно. Тэгээд хүний энэ тарих гэдэг чинь сонсон зүйлийнхаа дагуу сэтгээд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр таны амнаас муу зүйл гарч ийн гэдэг чинь та өөрөөдөө тэр зүйлийг хэлж ийн гэсэн үг. Тэгэхээр бусад хүний талаар бол муухай зүйл хийж болохгүй. За дээрэс нь өөрийнхөө талаар ч гэсэн сайхан зүйлийг хэлэх хэрэгтэй. Дандаа босгон байгуулдаг үг хэлэх хэрэгтэй гэх. Тэгээд энэ ном дээр хэлж байгаа нь хүн болвол ерөөсөө шидтэн гинэ. Хүн болгон шидтэн энэ үгээрээ дамжуулаад бусад хүнийг тариндаж, ховстож, өөрийгөө ч гэсэн тариндаж, ховстож чадхаар хүн болгон шидтэн. За гэхдээ та бусад хүмүүсийг хараагаад юм уу, өөрийгөө хараагаад ивэл та бол харын талын шидтэн гэсэн үг. За тэгэнгүүтээ та бусад хүмүүсийг хэрэг өрөөдөг, өөрийгөө өрөөдөг байх юм бол цагаан талын шидтэн шүү. Тэгээд хүн болвол энэ үг гэдэг зүйл бол баг бурхнаас заяасан. Бурхан өөрөө үгээр энэ газар дэлхийг бүтээсэн учраас хүнд бас энэ үгийг өгсөн. Тэгээд энэ үг болвол өөрөө одоо юмыг бүтээх чадвартай учраас үгэндээ аюу болгоомжтой хандах хэрэгтэй. Үгээрээ дандаа босгон байгуулдаг, бүтээдэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Ягаад гэвэл та өөрөө санаандгүйгээр, санамсаргүйгээр өөрийгөө ч болон бусдыг ч гэсэн ингээд хохироодог үг хэлэх юм бол нэгэнд амнаас чинь гарсан бол тэр үг бол бижээд явчих учраас үгэндээ өөгүй байх хэрэгтэй гэсэн хэлцлийг өөртөө хийн гинэ. Тэгээд энийгээ бүр хэлцэл болгоно. Хэлцэл болгохдоо би хизээч өөрийгөө доош нь хийсэн үг хэлэхгүй. Би дандаа өөрийгөө босгон байгуулсан үгийг хэлэх болно. Бас бусд хүнд ч гэсэн дандаа хэрэгтэй. Бусд хүнийг босгон байгуулах үг хэлэх болно гэсэн хэлцээрийг өөртөө хийх хэрэгтэй гинэ. Тэгээд энэ дөрвөн хэлцэл дундаас энэ үгэндээ өөгүй бай гэдэг хэлцэл нь хамгийн хэцүү хэрнээ хамгийн үр дүнтэй, хамгийн хэрэгтэй заавал хийх ёстой хэлцээр юм байна. За хоёр дахь нь болохоор өөр дээрээ бүү тусгаж ав гинэ. Юу гэсэн үг вэ гэхээр бусдын хийх үйл хөдлөл үг хэлэн таны буруу гэж байхгүй. Өөрөөр хэлбэл бусад хүмүүсийн хэлж хийж буй зүйлс нь тухайн хүмүүсийн өөрсдийн бодит байдал буюу тэдний л амьдрал юм аа. Хэрвээ та бусдын үйл хөдлөл хийгээд үг хэлхийг өөр дээрээ тусгаж авахгүй байвал шаардлагагүй зовлон зөвдөрөг өгч хохирогч болохгүй. Тэгэхээр нөгөө жоохон байхад ч одоо ингээл янз бүрийн юм болохоор те жишээ нь ингээл чамаас болоо гэдэг юм уу тэгэж хэслээс нь болгоо тэгээд дээрэс нь өөрийгөө хүн төгс биш гэж боддог болохоор одоо нэг хүн ингээл тэнд нэг хүн муухай харахад надаас болоод муухай хараад байгаа юм болов гэл манай гэр бүлийн одоо аав ээж ч юм уу нэг уурлахаар нь надаас болоод уурлаад байгаа юм болов би муу юм хэлсэн болов гэж боддог ч юм уу те дандаа л юу ингээд юу ч болсон тэр хүмүүсийн юмыг нэг өөр дөр наагаад идэг гинэ. За гэхдээ одоо жишээ нь таны хажуу сууж байгаа нэг ярваагаа суугаадсэн чинь та надаас болоод ярваагаа даан болов гэж бодсон чинь тэр үнийг шүдэн өвдөд ярваагаа суугаад исэн байж болно шүү дээ те. Тийм учраас тэр хүмүүс хүнийг бол одоо энэний өмнөх хайрлах урлаг ном дээр ч гэсэн гардаг. Хүн хизээч хүнийг аз жаргалтай болгож чадахгүй. Тухайн хүн аз жаргалтай болох уу, аз жаргалтай амьдрах уу, аз жаргалтай амьдрахгүй байх уу, эсвэл тэр хүн завах уу, завахгүй юу гэдгийг тэр хүн тухайн хүн өөрөө л шийддэг. Таны хажуудлын аз жаргалтай байна уу, таны хажуудлын зовлонтой байна уу, тэр нь ерөөсөө тантай огт хамааралгүй. Тэр хүн өөрөө л жаргах сонголтыг хийж байгаа учраас жаргаж байгаа, завах сонголтыг хийж байгаа учраас зовж байгаа. За мөн эсвэргээрээ та өөрөө аз жаргалтай амьдрах, та өөрөө зовхыг та өөрөө л шийднэ. Хүн болгон өөрийнхөө аз жаргалыг өөрөө шийддэг гэдгийг хайрлах урлаг намд хэлж өгдөг. Тийм учраас өөр дээрээ бүү тусгаж ав гэдэг нь таны хажуудлын хүмүүс юм, таны эргэн тойрны хүмүүс ямар байна гэдэг нь тантай шууд хамааралтай биш ээ. Хүний заваад идэх шалтгаан нь тэр болгоныг өөр дээрээ наагаад идэг. Хин нэгэн хүүхэд нь өвдөхөр ч юм уу те, хүүхэд нь өвдөнгүүт ээжээсээ болоод өвдчихлээ, ааваасаа болоод өвдчихлээ, ахаасаа болоод хичээсээ болоод өвдчихлээ гэх юм өөр дээрээ тусгаж аваад идэг. Энэ бол хамаг зовлонгийн их үүсвэр учраас ямар нэгэн юмнуудыг өөртөө хамааралгүй төсвүүдийг өөр дээрээ бүү наагаараа. Тухайн хүний жаргах зовх нь бол тухайн хүний асуудал, тухайн хүний шийдвэр тантай огт хамааралгүй. Тийм учраас тусгаарлах хэрэгтэй. Өөрийгөө ч гэсэн одоо би заваад байгаа бол энээс болоод заваад юм ч юм уу, би жаргаад байгаа бол энээс болоод жаргах чинь гэж бас өөрийгөө ч гэсэн хуурах хэрэггүй. Тийм учраас хоёр дахь өөртөө хийх хэлцээр нь бүхий л зүйлсийг өөр дээрээ наахгүй. Танаас бусад таны аз жаргал, таны зовлон тантай хамаатай болохоос ш таны аав ч вэ, ээж ч вэ, таны найз ч вэ, тэр хүмүүсийн аз жаргал болон зовлон яг тантай хамааралтай гэсэн үг биш учраас тусгаарлах хэрэгтэй. Энэ бол одоо эрх чөлөөтэй харилцаа үүсгэх юу юм гинэ, эхлэл юм гинэ. Ягаад тэгэхээр өөр дээрээ тусгаж аваад байгаа юм бол тий аюу хэцүү шүү дээ. Нэг хүнийг ажилласаа болоод стресстэй гэсэн чинь чи надаас болоод стресстэй байгаа мó гэ нөгөө нэгэ чи надаас болоод уурлаад штэ гэдэг нөгөө хүнд ч гэсэн аюу хэцүү шүү дээ тий харилцаа үүсэхгүй. Тийм учраас тэгэхээр бус хүнд ч гэсэн өөрийнх нь орон зайг нөгөө өөртөө ч гэсэн өөрийнхөө орон зайг өгнө гинэ. За энэ үнийг бас бүр хилцэл болгож өөртөө хийгээрэй гэсэн байна. За гурав дахь нь аюу гоё юмсан. Гурав дахь хилцээр нь юу вэ гэсэн чинь бүү таамаглал гэдэг хилцээр.
бүү таамаглал. Бид нар ч одоо саяны жишээндээ л гэхэд ярваагаа суугаад байгаа надад дургу болохоор би уурыг нь хүргээд би тавгуутуулээд ярваалгач удаа гэж бодоод ер нь бол өөрийнхөө дандаа таамаглалт шүү дээ. Тэгсэн чинь таамаглал гэдэг зүйл бол бүхий л харилцааг нураадаг хамгийн том зүйл юм гинэ. Энийг ингэчлээ, надаас болоод ингэчвүү гэл ингээл дандаа таамаглаад идэг. Тэгээд энэ таамаглал бол харилцааг сүйтгэдэг учраас таамаглаж болохгүй ингэнэ. Та тэгээд ямар нэгэн зүйл хэрвээ ойлгомжгүй байх юм бол асуух хэрэгтэй. Тэг хүмүүс асуулт асуух эр зориггүйгасаа болж ер нь бас таамаглалт ингэнэ. За жишээ нь одоо нэг хүн ярваагаа суугаад байлаа гэхэд та юунаас болоод надаас болоод ярваагаад ингэж бодлохгүйгээр тий. Та юунаас болоод ингэж тавгүй байгаа юм бэ? Тусалгууч гэдэг юм уу тий. Тэгэж асуух эр зориг байдгүй учраас таамаглалт ингэнэ. Тэгэхээр манай нэг найз ч гэсэн ингэ нэг уурлаад ивэл тий. Надаас болоод уурчлаа да гэж гимшгийн оронд ч юм эсвэл их цантай уурлаад ах ингэж таамаглахын оронд би таалагдахгүй юм болоо гэж таамаглахын оронд юунаас болчихоо гэдгийг яг асуудлыг ил гаргаад асуух эр зориг дутдагаас олж хүмүүс таамагладаг. Гэхдээ ингээд өөрийнхөө сайн дураараа ингээд таамаглаад өөрөө нэг дүгнэлт гаргаад ах юм бол харилцаа бол сүрнэ гэсэн. Тэгвэл ингээд таамаглахтаа ч гэсэн бид нэр яг өөрийнхөө харах өнцгөр өөрийнхөө ертөнцөөр таамаглаж байгаа шүү дээ тий. Нөгөө хүүхэд ахт нь ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэсэн баахан хууль дүрмүүд ч ихсэн тэр хууль дүрмэн дээрээ үндэслэл хүнийг таамаглаад байдаг. Гэтэл нөгөө хүнийхэн толгойн дотор нь шал өөр хууль дүрмүүд байдаг учраас шал өөрөөр амьдардаг ч юм уу тий. Тийм учраас харилцааг сүрдэгдэг хамгийн том асуудал бол таамаглах юм аа. Тийм учраас би хизээгч юугч өөрийнхөө дураар бусдын өмнөөс бодож таамаглахгүй гэсэн хэлэлцээр их хэрэгтэй ингэнэ. Өөрийнхөө төлөө хийх хэрэгтэй энийг. Би бусд хүнийг ингэж бодож जैन тэгж бодож जैन тэгж тийм учраас ингэж үйлдэл хийж ингэж таамаглахгүй гэдэг нь өөрөө өөртөө зовлон барахгүй өөрөө харилцаагаа өөрийнхөө гараар сүйтгэхгүй байхын тулд ийм хилцээрийг өөртөө хийх хэрэгтэй гинэ. За өөрөө хамгийн сүүлийн хилцээр бол үргэлж хичээ гэдэг хилцээрийг үргэлж хичээн би үргэлж хамгийн сайнараа байна гэдгийг гэсэн гэрээ хийх хэрэгтэй гинэ. За гэхдээ үргэлж хамгийн сайнараа байна гэдэг бол харьцангуй ойлголт гэдгийг маш сайн хэлчихсэн байлээ. Ягаад харьцангуй ойлголт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за одоо би ингэж миний биеийнхаа өвдөхгүй айгуугаа ирч хүчтэй байна. Энэ үедээ би одоо ямар нэгэн зүйлийг хийхдээ одоо за энгийн жишээгээр гэрээ цэвэрлэхтэй гэж бодъё л да тий. Би ямар ч биеийнхаа өвдөхгүй байгаа үедээ гэрээ маш сайн цэвэрлэн штэ тий. Тэгтэл би айгуу өвдсөн байхдаа гэрээ цэвэрлэхэд бол айгуу хэцүү штэ тий. Тэгэнгүүт хүмүүс одоо өвдсөн байхдаа гэрээ цэвэрлэхдээ болол би мэдээж өвдөөгүй байх үеийнхтайгаа адилхан гой цэвэрлж чадахгүй шүү дээ. Тэгэнгүүт өөрийгөө харьцуулахдаа болохоор өвдсөн байхдаа харьцуулахдаа өвдөөгүй байх үетэйгээ өөрийгөө харьцуулаад би өөртөө сайнараа байж чадахгүй байна гэд гимшээд идэг гинэ. Тэгэнгүүт үргэлж хичээ үргэлж хамгийн сайнараа байна гэдэг бол харьцангуй ойлголт юм аа. Та өвдсөн байна уу, өвдөөгүй байна уу, таны сэтгэл санаа гоё байна уу, сэтгэл санаа муу байна уу гэдгээс хамаарат таны хамгийн сайн байх чинь бол өөр штэ. Тэгэхээр та одоо өвдсөн байгаа бол өвдсөн байгаа нөхцөл байдалтай л хамгийн сайнараа байх хэрэгтэй. Тэрнээс ч өвдсөн байхдаа хамгийн сайнараа байна гэж өвдөөгүй үеийнхтайгаа өөрийгөө харьцуулаад би өөртөө дутуу байна, би дөлмөг байна гэж өөрийгөө харьцуулаад иж болохгүй. Үргэлж хамгийн сайнараа бай гэдэг бол харьцангуй ойлголт. Тухайн нөхцөл байдалтай л хамгийн сайнараа байх юм бол та өөрийгөө хамгийн сайнараа хичээсэн гэж үзээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гинэ. За яг дэлгэрэнгүй уншвал ингэсэн байна. Үргэлж хичээ гэдэг дөрөвдүгээр хэлцэл дээр хамгийн сайнараа хичээнэ гэдэг нь цаг үргэлж өөрчлөгдөж байдаг харьцангуй ойлголт юм. Жишээ нь өвдсөн үедээ хичээх нь эрүүл үеийнхээс өөр байх нь лавтай. Иймээс ямар ч нөхцөл байдалд байлаа гэд үргэлж хичээж өөрийгөө буруутгах, шийтгэх болон гимшихээс зайлсхийгээрэй. Тэгэхээр буруутгаж гимшихдээ би одоо өвдсөн байгаа л өвдөөгүй үеийнхтайгаа өөрийгөө харьцуулаад би хамгийн сайнараа хийж чадахгүй байна да гэж гимших шаардлагагүй. Энэ бол харьцангуй ойлголт юм аа. Та одоо байгаа нөхцөл байдалтай хамгийн сайнараа байх юм бол тэр бол хангалттай юм гинэ. За тэгээд өөртөөгөө харилцахдаа болон бусдад хүнтэй харилцахдаа өөртөөгөө хийх дөрвөн хэлцээрийг танилцууллаа. За энэ нь бол үгэндээ өөгүй бай нэгтгэн. Ягаад тэгэхээр хүн үгээрээ өөрийгөө болон өөрийгөө ч ховсдож идэг бусд хүмүүсийг ч гэсэн ховсдож идэг, тариндж идэг учраас үгэндээ өөгүй байх хэрэгтэй. Үгээрээ дандаа өөрийгөө босгон байгуулдаг, за мөн бусд хүнийг босгон байгуулдаг үгийг хэлэх хэрэгтэй гэсэн байна. За хоёр дахь нь өөр дээрээ тусгаж авахгүй. Хүн болгоны зовлон жаргал одоо хүн бол зөвхөн өөрөө ад жаргалыг хариуцдаг. Өөрөө л ад жаргалтай байх, өөрийгөө зовлонтой байхыг өөрөө биш шийднэхээс бусд хүнийг ад жаргалтай болгож эсвэл бусд хүнийг зовоож олвол би чадахгүй. Тийм учраас бусд хүний ад жаргалтайгаа бусд хүнийг зовж байгаа нь бол надтай хамааралтай биш учраас тэр хүмүүсийн асуудлыг өөр дээрээ нах шаардлагагүй гэсэн байна. За хоёр дахь нь гурав дахь нь болохоор бүү таамаглал буюу бусд хүний өмнөөс бодож бусд хүний өмнөөс бүү шийдвэр гаргаа. Энэ яг ингэж бодож байгаа доо. Энэ ийм бодсон учраас ийм зорилготой ийм үйлдэл хийж байгаа даа гэж бүү таамаглаа. Тэрний оронд асуулт асуух эр зоригтой байгаараа. Яагаад гэсэн бэ гэдэг асуудлыг ил гаргаж асуух эр зоригтой байгаараа. Хизээч өөрөө бусд хүний өмнөөс бодож таамаглахгүй гэсэн хэлцлийг өөртөө хийгэрэй гинэ. За дөрөвт нь болохоор үргэлж хичээ. За үргэлж хичээ гэдэг бол харьцангуй ойлголт юм аа. Та одоо хэрэв сэтгэл санаагаар унтчихсан байгаа бол сэтгэл санаа унаагүй байгаа үе хишгээ сайн байж чадахгүй. Гэхдээ сэтгэл санаагаар унтсан байх үедээ тэр үедээ л хамгийн сайнараа байгаараа.
Тэгээд яг одоо байгаа нөхцөл байдалтай л хамгийн санаараа байх нь таны үргэлж хичээж байгаа хэрэг шүү гэсэн өөртөөгөө бас зөөлөн хандараа гэсэн энэ хэлцээрүүдийг өөртөөгөө хийснээр өөртөө харилцаа болон бус хүнтэй харилцаа дэвшилнэ гэсэн байна. За өнөөдрийн бичлэгээр дөрвөн хэлцэл номыг танилцууллаа. Дараагийн бичлэгээрээ бас гоё сонирхолтой номыг танилцуулах болно. Дараагийн бичлэгээр уулзъя баяртай.